За сайн байцгаана уу. Өнөөдрийн амгаатай хамт ээлжид яриагараа Өвөр хангаан аймгийн 1-р овгийн малчин ах Лавга Сумьяажав ихч хоёртойгоо ингээд ярилцах гад ирсэн байна. За миний урилгыг хүлээж авсан ах ихч хоёртой маш их баярлалаа. Сайхан тусгааж байна уу? Баярлалаа. Сайхан тусгааж байна уу? Сайхан. За эхлээд ярианыхаа эхлээд юу яа одоо нутаг бас 9 зүйл сумын нутаг. Ерөөсөө энэ нутгийн уугуул хүмүүс илүү та хоёр маань. Тэг Өвөр хангаан аймгийн 9 зүйл сумын уугуул. Тэнд одоо насаараа мал болж байна та тэр. За 40 гаруй нийлээд 40 жил амьлж байна тэр. 40 жил мал болж байна. Аавчтэйгээ багаас голоод мал болсон мэт ирж байна. Тий. За та чинь Лавгахаа цэргийн албыг хаана хаалаа? Эрдэнэ татад хэдэн онд илээ Лавгах? 82-аас 85 онд. 3 жил. 3 жилийн алба Эрдэнэ татад ардын харимд хаалсан тий. За тэгээд одоо эн чин ер нь бол ингээд маллаад одоо өнөөдрийг хүртэл ингээд нутагтаа яг мал аж ахуйгаа эрхлээл байж байгаа шүү дээ тийм ээ. 85 онд цэргээ салгаж ирээл аавчтэйгээ мал маллал 1987 онд энэ хүнтэй айлгэр болуулж болоод. Тэгэл бид тэр чөтө түүнээс хойш 39 жил амьдарч 40 жил шхуул болж байна те. За тийм бай. Мал маллаад айлгэр болоод энэ нэгдэл гэж явах үед мал маллаад мал туугаад нэгдлийн мал малж жоод мал хөвчлөлт гараад ингээ зах зээл шилжээд түүнээс хойш өдгөө хүртэл мал малж юм да. Одоо тэгээд Лавгахаа ер нь малчин хүний сайхан нь ер нь яг одоо юундаа байдгийг бас бэрхшээлтэй үйч гарна шүү дээ тийм ээ. Ер нь малчин байхын сайхан ер нь яг юундаа байдаг юм бэ Лавгахаа? Нэг мал маллах сайхан гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Малчин бидний жаргал шүү гэх. Тэгэхээр мал мална гэдэг чинь 4 цагийнхаа эргэлтэнд л малынхаа дээр гэж малаа эргүүлж арчилж маллж явах шиг тэр л малчин хүний жаргал. Ямагт ерөөсөө малаа дагж малаа эргүүлж малаа усалсан ч хоноо хариулсан ч адуун дайв дагж явсан ч хүрээ усаа хариулж явсан ч таван шуу малаа эргүүлж явах шиг малчин хүний жаргал байхгүй. Нэрүүлээ. Сайхан түүнээ сумьягч. За мэдээ сайхны хажуугаар бас бэрхшээлтэй зүйлүүд байлгүй яах вэ? Ер нь малчин хүний одоо ер нь бас шантармаар үе одоо ер нь юу ах вэ? Одоо ажилд амар ажил гэж байхгүй. Тэгэхээр малчин хүнтэй цас шуурга бороо ус 4 цагийн эргэлтэн малчин хүнд бол 4 цагийн эргэлтэн ер нь хатуу бэрхшээл гэдэг бол 4 цагийн эргэлтэн малчин хүнд тохиолддог. Ерөөсө хатуу бэрхшээл бол ер нь халширмаар юм бол хүнд бол бишгүй тохиолдно. Тэр бол нэг л зүгээр өөрийнхөө ажлын их санаачлаг голын ихэнээр болог байдаг. Ажлын санаачлаг байдаг гэж тэрийг л ганцхан санаачлагаараа л малчин хүн давж туулж явж байжл дараахан юм төрч амжилтанд төрч байдаг тийм ээ. Би тэгж боддог. Одоо ингээд нэг малчин хүний яг нэг эрэгтэй хүний нэг өдрийн ажил, эмэгтэй хүний нэг өдрийн ажлууд гэдэг ингээд яриул одоо жишээ нь малчин хүний эр хүнийх нь нэг өдрийн ажил одоо юу ах вэ ер нь Лавгахаа? Ингээд малчин хүний нэг өдрийн эрэгтэй хүний ажил гэдэг чинь өглөө чөдөртэй мөрөндөө явахаас ахгуулаад тэгээд өглөө нарнаар гал ороо нарнаар ер нь тэгээд цаг наргүй ажил шүү дээ малчин хүний ажил гэдэг чинь. Тэгэлгүй яах тийм ээ? Цаг наргүй ажил. Тэгэхээр малчин хүн одоо өглөө юу л одоо адундаа явна, хоноо өвлчэн, хүр туглаа ослон, хонь мулаа ослон. Тэгээ малчин хүний ажил гэдэг бол гүйцэгддэг. Ороо нартай бүрэнхийтэй л уралдаж орж ирнэ. Өвлийн хат удчинтаа тэгэл шүн хугасалж ирэх чи өдөр байдаг. Адундаа явна, мал хуугаа янзалж ярьж байгаад. Тэгээ малчин хүний өдрийн ажил гэдэг бол дамаа үйл хаврын явдлалд бол ер нь малчин хүний эрийн өвний ажил бол адилхан. Тэгээд одоо эхнэр хүний ажил бол сумья ихчээ ер нь нэг өдрийн ажлыг та нэг бас одоо нэг товчхон бас яриул юу өглөө босоод одоо өглөө ч одоо 4 цаг тусах уу? Тэг шүү дээ. Тусаал
Сайцгүй уучаал тэгэл гадуур өргөрийн баас тэгэл бүх ажлаа хийн гэртээ орж иж гэрийнхээ ажлыг хийн тэгжээд өдрийн ажил залгана. Унд туснаас ихсээгөө дотор бүх ажлаа хийн. Тэгэл ороо уулзлаараа ажил нэхлэн тэгэл өвөл бол 100 бол тэгэл ерөөсөө нар өвтөө гараад нар ороо тэгэл 11 2 болж хахад унтаагүй нөгөө ажилласан сайл зүнээс эхлэгээл нөхөөгөө борлуулж ирнэ шүү. За яг үнэ тгий шүү. Хажуугаар чинь үйл уртсаа хийн. Үйл уртсаа хийн тэгээд тусаас чих Уул үлдээ тоглоорны нэмнээс ахгуулаад эмэгтэй хүний ажил гэж бол барагдахгүй шүү дээ. Яг үнэ. Яг 100-ны цагт бол бүр их ажилтай шүү дээ. Тий. Сайсуугаасаа сайсуугаа борлуулна. Нэг ажиллаж өтл эргээл нэг өдрийн ажил нь болно сайсуугаа ажиллах. Саахад л ажиллуулна тэрийг саана. За ер нь одоо лавгийнхаа сум орон нутгийн хөгжил ер нь одоо ямархуу байна да. Одоо ингээд бас эн чин хөдөөний залуучууд хот руу орж ийн сум орон бас эзгүүрлээ. Бас ингээд мал маллах өнгөө боллоо гэл ингээд дээр доргуул ярьж байна тийм ээ. Энэ талаар одоо яг одоо та хоёр маань яг ингээд маллаад байж байгаа хүмүүсийн хувьд нэг санаа бодлосоо хуваалцаад ярил. За одоо яг сум орон нутгийн хөгжил гэдэг бол сум удирж байгаа сумын засаг дарга, багийн дарга энэ улсууд манайх шидэ сумаас алсагдсан бол хол байдаг. Энэ дээр бол сум орон нутгийн ажил бол бас л жаахан надад бол нэг сэтгэл дундурд байдаг. Залуу малчтай залуу малчтын хувьд бол одоо алдахгүй ханарахгүй. Энэ мал аж ахуйг ерөөсөө мал аж ахуйг ерөөсөө дээдлээсээ ерөөсөө үзэж байгаа юм байхгүй. Харж үзэж байгаа юм байхгүй. Үзэхээс байг. Түүхэд зүгээр байгаа юм түүхэд нүггүй махан нүггүй ноос усан нүггүй. Тэгэл түүхэд ерөөсөө хэрэглэхгүй. Тэгэл энэ хөдөөч одоо энэ октод нь ерөөсөө дандаа төв орон суурин газар руу орчихсон. Тэгээд одоо банд нэр одоо нэг төвөөс нэг авгаа хөхтөө болдог манайх шалгаа авахгүй хүнийг шалгаа хөөрийг шалгаа бүгд адилхан. Тэгээд одоо хөдөөд бол одоо ерөөсөө эмхтэй хүнгүй бол та юуг болцсон. Залуучууд хөдөө байх юм. Мал маллахад бэрх бол. Одоо ямар ч юу байхгүй. Энэ малын юм гэдэг юм чийс үнгүүдээ л дорцсон. Одоо ер нь бол яг хуу сүү цагаан эдэгээ боловсруулад орлого олох мах за тэгээд тэрнээс малын ашиг шим түүнээс гарч байгаа мах арьс шир одоо ивэр туура одоо ерөөсөө бүх юмыг л уул нь одоо хэрэгэлдэг шүү дээ. Юмыг хэрэгэлдэг байсан шүү. Одоо бол ер нь жишээ нь яг ингээд та хоёр ингээд яг өөрсдийнхээ амьдрал дээр яхад бол малын одоо яг юуг хэрэгэлж яах өнөөдөр бол одоо ашиг шим гэж. Ашиг шимээс л одоо сүү байл та. Сүү тэгээ махан. Тэгэл мах ерөөсөө одоо хаврын цагтууд хөдөө бол одоо ерөөсөө зах зээлд бол манайхан ч одоо ер нь нэг малн дээр мал таргалахаар нэг мөнгө гэж байна. За тий. Ноолор ямаата хүн бол ноолор дээр нэг мөнгө гэж байна. Тэгээ цаг гатууд ерөөсөө малчин хүн гэдэг бол ерөөсөө л өнөө махан үнгүй арьс шир үнгүй болохоор ерөөсөө тэр банкны өрнөө хооронд малчид бол тэгэл нэг л тэрнээс нь залхаалда залуучууд ч одоо төв орон суурь мал яагаад гэвэл малаас гарч байгаа бүтээгдэхүүн үнгүй учраас. Тий. Одоо ингээл яг жишээ өхөр гаргалаа гэх чинь махыг аваад одоо өхрийн шир ер нь ямар үнэтэй байна вэ? Үнгүй. Ерөөсөө үнгүй. Десиметртэй хүрүүлж байна шүү дээ. 2 метртэй хүрүүлж. Десиметртэй хүрвэл 2000. Десиметртэй хүрнэ гэхээр одоо яана гэсэн үг лээ. Хүү шир шиг мухтар 5 метр тий 2 20 30 та ширэл нэг хараад. Тэгээ бус нь бол үнэгүй. Тэгээ хэмжээндээ хүрэхгүй л тэгэл хог. Хог ерөөсөө тий. Нэг 2000 сар авал авна ахгүй. Авахгүй шүү дээ. Эмэлтэр дээр чи явуулаад байж байгаа. За яг үнэ. Түүхий гэдгүү бүтээгдэхүүн одоо манай засгийн газар одоо би юм болж байгаа юм. Манай засгийн газарт энэ ерөнхийлөгчид чинь цагаан төлбөр боловсруулж байгаа гээл. Тий. Тэгээд ингээл өөрөө өөрснийхөө юм унгаал. Үнгүүдүүлээл. Худлаа нэг юм үнд орохтой зэрэг урамшууллагч гоо гэж завааруулаад нөгөө өгсөн чи байна. Ноолор дурамшууллаглаа байхгүй. Ноос нь дурамшууллаглаа байх зүгээр л авчихсан ноолороос чинь
байдгаар урамшуулга ингээл бодлоо. Ерөөсөө одоо манай малчд ноос хичил одоо энэ жил нэг араа ийгээс 3000 гаш авлаа. Оо за. Тэгэл уул нь ихлээр ноос тэр 17 8 он чинь 3500 гарч ирсэн. Тэгэл урамшуулга ингээл хойдон жил нь 1500-аад нэг жил нэг хил нас 2000 зас өгнө 2000 зас урамшуулга гэж гарч ирсэн. Тэгэл нөгөөх нь нэг жил нэг 1800-аар цаасны урамшлаг. Тэгээд 2 жил нэг догш болоо дахиад байхгүй. Тэгэл энэ төр засгийн ерөөсөө төр засгийн ерөөсөө ингэж малчтаа ингэж хөөрхөн хуу. Ножим чи 1000 боллоо. Ядан чи 1000 гарав. 1000 зангуул. Оо. Тэгэхээр ч одоо ерөөсөө юм үнэн болгоосны залуучууд хөдөө тогтсон. Үндэс байхгүй. Одоо энэ чинь сүүлийн үед чинь одоо ахаа гिच махны үн бол одоо өслөө. Ингээд яаж яана малчид одоо орлого нь нэмэгдэж гэн гэл ингээд ярьж байна. За тэгтэл нөгөө төв суурин газар байдаг хүмүүс маань махны үн нэмэгдлээ бидний цайлан хөрөхгүй байна гэд. Ингээд нэг малчин энэ одоо ажил юу хийж байгаа хүмүүсийн хооронд нэг ийм үл ойлголцлууд одоо үүсэх гээд байна шүү дээ, тийм ээ. Энэ дээр одоо та хоёрын маань бодол ямар байдг вэ? Энэ бол ер нь төр засгийн буруу гэх гэсэн. Энэ хитрхи энэ зах зээл энэ мал аж ахуйн юм хит ганцхан чаддаг юмнээсээ махны үнийг барьж сурцсан. Тэрэн дээр хямдхан мах хөдөлнө гэж сонгуул гарахын тулд хямдхан мах хөдөлнө гэж гарч ирдэг. Нөгөөх нь ганц чаддаг нь хөдөөнийхөө малчтын махны үнийг барьжсан. Одоогоор барьж байгаа. Тэгээ одоо харин энэ жилээр гараа ийгээс шүү болж байна. Чаддаг л ерөөсөө малчтын мах. Тэгээ хотынхан зүгэлдэг. За тэр байхгүй юм гарахгүй үгэлдгээс яах вэ? Адилхан мах зээл зах зээл махан шилээтэй хаяад цалин хөлсөө тэтгэвртэй нэмж өсвөл өнөөдөр нийгэмд ийм асуудал үүсэхгүй болов гэсэн. Үүсэхгүй л тий. Мах чинь тэгээд үнд ороод гадаад одон гаргана уу хаана. Тэр зах зээлд 12 онцтой нэхий хичил 12515 тавьсан. За тий. Тэгэл ганцхан дотоодоо үйл зүг сэргэн гэж нэхийг гадагш нь гаргахын болиулаад нэхийг өндөрөх нь байлгасан. Адууны арьс 20-30 мянга хүрч байсан Украин шир 2. За тий ингэсэн чинь бас гадагш нь гаргахын болиулаад өнөөдөр аль аль нь хог. Одоогоос 3 жилийн өмнө адууны дээд нь 7000 өгч байсан. 10000 өгч байсан. Өнөөдөр нэг хил хялгаас 100000 цаас. Бас 1000 цаас. Одоо 1000. Одоо 1000 авахгүй бүр одоо дургуй шүү. Ингээд одоо ерөөсөө худлаал нэг цаасан дээр хөдөө аж ахуйг дэмжиж байгаа бодлого ярьж байгаа гэдэг болохоос энэ төр засаг бол одоо ерөөсөө малчтын талаар бол ганцхан юм өстө янгин тал ярьж байгаа юм чинь ерөөсөө малчтын юм. Энийг л барьж. Ерөөс энийг чөлөөтэй зах зээлд нийлүүлдэг л болгомоор байхгүй юу? Яг үнэ. Дээшин доош. Эргэлтэнд орж. Тэгэхий бол бас залуучууд бас нэг хөдөө тал руугаа шилжиж мэдх юм байна. Ямар ч үг болцгоо чи малчтын хүмүүс залуучулч яаж хөдөө амьдрах вэ? Хөдөө амьдрах нөхцөл байна. Том баг болчиход байна. Бас дараагийн нэг асуух бас нэг малчтын ч гэлтгүй ер нь одоо энэ байгаль цаг уур гэдэг бол хүн болгоны өмнө тулгамдсан асуудал болчиход байна, тийм ээ. Ер нь одоо танаа нутаг ер нь одоо цаг агаар цөлжүүлэлт. За энэ ер нь ямар хуу байна? Малын эдэс хижээлийн гарц ер нь жилийн жилд ер нь ямар хуу байна? Энэ байгаль орчин цаг уурын талаараа бас жоохон хэдүүлээ ярий, тийм ээ. Энэ байгаль цаг уурын тал дээр одоо энэ малын мал ихтэж одоо малыг төлжүүлж байна гэдэг. Тэгээ энэ дээр бол их төр засаг бас их бий буруу тал дээр бодож байгаа юм шиг. Одоо энэ их олон машин говь талаараа юуж газар талынхаа нэг духаж сүйтгэж байгаа мэдэхгүй байна. Хоёр дээр энэ хөдөө талж одоо машин мотоцикл нэгцэрс энэ одоо байгалаа их сүйтгэж байна. Энийг анхаарахгүй. Мал бол ганцхан үсээ идэл яваад байдаг. Огт нь нэг сүйтгэж байна. Тэгэхээр төр засаг бол одоо ганцхан мал нэгтэй бэлчээрийн даацныг цөөгтлөгдөг. Ер нь тэгж ярьж байгаа. Энэ бол буруу асуудал. Одоо яг бэлчээрийн одоо техник нь ихтэйд малаа газар цөлжүүлж байгаа. Техник тэгээд энэ уул уурхаагаа цөлжүүлж байгаа. Тэгээд энэ одоо энэ уралдааны машин мотоцикл гэл шорон замаар давхиж байна. Энэ нэг цөлжүүлж идрийг сайн бас
тусгаж явахгүй л өндөө мал идэх юм мал зогс өөрхөн онгоцсон юм л иддэг л амт болов гэж санддаг. Одоо ч нөгөө мал ихтэй газрыг талхлаад байна гэж тийм ээ. Энийг бол төрсгөл буруу л асуудал гэсэн. Энэ өөрсдөө ухаж угаагаа мэдэхгүй. Тэгээд байгалийн гэж өнөө цагтаа ордог хурд унтж орхон байсан. Яг нэг цагтаа сайхан үүл бөгнөд ирэхээр үүл орвол буруу юм оруулах ч гэж нөгөөдхөн буудаж хангаалхагаа хэлгэнээд тэгээд энд нэг гатар навж баах усууж аюул хийгээд нэг зүгээс бол мөндөр буулгаад ингээл салхитай үлдэг. Тэгээ байгальтай энэ ургамал нь гарцнаар итэрсэн. Харин тий. Энэ одоо та бүхнээр дамжуулахад бол энэ бүх аймаг сумдын малчтал ярьж байгаа энэ Тэнгэрлүгээ бууддгийг л болиулмаар байна. Тий. Энийг л хамгийн буруу үйл ажиллагаа. Бол зөв энд бол яах ч магнаа. Тэгээд өөрсөө болоход зөв юм яриад. Их сайхан байгальд дээр хурдан сорволж байгаа гэдэг. Яасан тэр үүл уутсан бороонд ус уусан газар бол ургамалч баг ургадаг. Тэрийг бол чиг маш баг. Та хоёр хөдөө малтаа ингээ явж байхад бол энэ болгоны шинж нарийн ажиглаж явж байгаа байх тийм ээ. Тэгэлгүй одоо мань ч одоо тэр юунаас болж байна яаж юу гэдгийг л мэдчихв. Хорчиг бол машин хөрсөн дээрээ бас шин багтаа байд. Ийм үг саналт юм биш. Танаа нутаг руу бас үүл буудах юу бол их л бас явж. Тэрний нөлөөлөл нь хэрдэг. Тийм үү. Тий одоо энэ хойр арангаад буудсан гэх чи одоо нөгөө тэнд орохгүй тэрний салхи зам бараагүй юм ярьдаг. Энэ жил чи өөрөнгөд буудлаа гэсэн тэгээд тэр чинь. Өөрөнгөд буудлаа гэсэн хаврын мэдэн салхилал болчихлаа. Тэгээ энэ жил ч одоо 6 сарын 15-аас хойш л нэг арай 100-ны уур амьсгал гэдгийг үзлээ те. Энд хаасаагүй нутагта яраа юм шиг байгаа юм. Тий. Тэгээ арайхан дуузан болсон доо. Одоо ингээд бас сүүлийн үед бас ингээд эрчимтсэн мал аж ахуй, фермийн мал аж ахуй гэж бас бид нэр ярьдаг болж байна. Та хоёр маань бол яг одоо ингээд жинхэнэ одоо өвөг дээдсээс уламжилж ирсэн уламжилт мал аж ахуйгаараа ингээд явж байгаа шүү дээ мал маллага тийм ээ. За энэ ер нь фермийн мал аж ахуй, уламжилт мал аж ахуйг ер нь ямар зохиостой хэмжээнд байх ёстой вэ гэж та хоёр маань боддог вэ ер нь? Энэ бол газар тариад ирхэлсэн тэр юутай газар л байх. Өдөө энэ анаа хөдөөд байхгүй юм бол мал аж ахуй гэдгийг бол орхиж болохгүй даа. Тэгээ юу яа? Фермерийн аж ахуй гэдэг чинь хамгийн буруу. Фермерийн аж ахуй бол гол манай бодлоор бол ер нь өвөг соёл нь алдагдаа. Тэгээд фермерийн мал гэдгсэн дандаа тэжээлээр ер нь тэжээлийн гахайл гэсэн үг. Тэжээл дандаа тэжээл яг юм байгалийнхаа ургамлыг идээд ингээд соёлцсон гахайл гэсэн явна гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэр хамгийн буруу үйлчлэл фермерийн аж ахуй. Байгалаараа холж байгаа малчин болоод өстой цэвэр. Тэгээд энэ чих орг мах юм гэдэг чинь энэ орг бүтээгдэхүүн чинь л одоо эко бүтээгдэхүүн гэж ярьж байгаа чинь энэ мал. Тэгэхээр бэлчээрийн мал аж ахуйг салж болохгүй бол оригинал сайхан маха монголчууд бол бүгдээрээ л одоо идмээр байна тийм ээ. Бүгдээрээ идмээр. Фермерийн аж ахуй гэдэг бол тэгээд тэгтэл одоо сүүлийн үед бол яг энэ бүгдээрээ мах идмээр байгаа дээр энэ үнийн асуудал айгүй ингээд нэг юм зөрчилтэй үүсгээд байна тийм ээ. Одоо дээтэл энэ юу нэг эхнээс нь цалин тэтгэрээ нэмэл махантаа гар хөрөхгүй явж чөлөө зах зээлд тавьж ясвал өнөөдөр нийгмийн ийм асуудал үүсэхгүй бол санагдав. Тэгээд энэ тугазрын энэ одоо засгийн газар хүнсэлтэй ч сая яамширсаа ганц махтаа тэмцэж явж байгаа л ийм эцээр өөрсөн дээр ийм ажил хийж байгаа. За болоог санддаг. Төвөөх нь ч үнэтэй мах хэдүүллээ гэж яриад үнэтэй биш тийм чи яг юун дээр авч. Одоо нэг зарим улсын хэлээд байгаа шүү дээ. Тэр үнгүй махтууд хөдөө гарчээд мал маллаад үнгүй мал үзсэн хүн бол тэгж хэлэхгүй шүү дээ. Тэгээгүй малчууны амьдрал гэдгийг энэ төвөөх энэ хотын яаж мэдтэй юм даа. Манай Монгол гээл тэгээд байгаа шүү дээ. Хэлээ гэл ингэж байгаа шүү. Тэр чинь бол тийм биш шүү дээ. Тэгээ энэ малын чинь хөөрөгдөл байхгүй юу? Тэр нь тийм малын тооч яг үнээр гарч байгаа малын тоо. Чинь 60 70 сая тийм баттай гэж худлаа шүү дээ. Тэр чинь бол тэгж яс юм дээр байхгүй тий. Тэгээд энэ төр зэсгт энэ махны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг өндөрхийн тул дээр эдгэрт нэг гар бие оролцох шаардлага байхгүй бол сандаг. Тийм гардагтаа гараал яг гаргадгийн гаргаад дотоодоо хэрэгцээнд хэрэглээл уул манай мал. Яг үнэ тийм шүү дээ. Одоо түүхэн чинь хэрэгцээгээр л борлуулаад явна шүү дээ. Бас энэ чинь манай Монголын мэдээж дотоодын үйлдвэрүүдэд хангалттай
одоо үлдүрээ хангаад. Гэхдээ тэрнийхээ илүүг бол тэгээд гадагш нь гаргах ёстой. Гаргах нь зөв шүү дээ. Гаргаж байж л үн төрнө шүү дээ. Гаргаж байж л үн төрнө. Айл талдаа оролцохдоо мөнгөтэй болно. Гадаад гараа зах зээлд гараад зохисныхоо шугамар яваад байх юм бол яг манай малч үн төрнө. Энэ улс учраас мөнгөтэй оролцохтой болно. Тэгмээр байгаа юм да. Тэгээ тэгж өгөхгүй. Тэг ерөөсөө тийм ажлууд хийхдэггүй шүү дээ. Ерөөсөө тийм ээ. Нэг л их сайхан юм яриад байгаа болохоос ерөөсөө хийж байгаа ажил гэж Дүн гэрэн дээр бол өдөрдөж байгаа бага л юм шиг байна. Одоо ерөөсөө л нэг цаасан дээр ажил хийдэг. Дээдлэн жалгаах уу, доотлон жалгаах уу тэгэл статистикийн газар гэдэг сайхан худлаатаа гаргадаг. Тийм л газар байгаа шиг байх да. Нэг өдөрлөхгүй нэг улс хүний нэг улсын нэг дэггүй хүүхдүүд тэр өдөр хаашааж бид нэг их хүмүүжлгүүд гэж ярьж байна. Тэр энэ шиг л манай энэ дээдлэр юм. Анти өдөрлөх хүмүүжид байх гэдэг тийм байдаг шүү дээ. Тэгээ энэ биднес ч болоо захир гадалтын үйлдэл гэж байгаа гэсэн бид нар зөв амьдралд амьдарч явсан юм байна өө. Ингээд одоо харьцуулаад бодоход тийм ээ. Сайхан нийгэмд амьдарч явсан бид нар чинь. Хэцэг байсан. Тэр дээгүүр байсан чил тэр хүний үгийг дуулдаг, үздэг, мэддэг. Юу хэлчих юу ярьж энэ ах захаасаа айдаг ичдэг. Тий үнэ. Хамаагүй захир гадалтын үйл гэдэг нь тэр чинь бол захир гадалтын үйл шүү. Ах настай хүн юу гэж хэлв тэрийг сонсдог. Үнэ тий. Одоо бол одоо бол тийм юм байхгүй. Хүний сарай чирүү өгдөх хүн бол байхгүй. Үнэ тий. Ер нь тий. Тэгээ сургамжийн үг гэдгийг бол одоо маань ч одоо ахтай хөгжүүлээ үгийг сонсдог байсан. Одооны хүүхдүүд бол тийм байхгүй юм байна. За дараагийн гурвангийн бас ярилцах нэг сэдв бол бас хөдөө орон нутгийнхны улс төржилт. За тэгээд ер нь энэ хөдөө орон нутгийн малчид өөрсдийнхөө төлөөлөх шатны энэ төлөөллийн байгууллагын төлөөлөгч их хурлын гишүүдээ ер нь яаж сонгож ямар мэдээлэл авч яаж сонголтоо хийдэг юм бэ? Энэ талаар бас яриул юу гэж бодож байна ах эгч хоёр? За энэ хүнэл зөв тогтолцооны тал дээр одоо манай энэ ардчил гарснаас хойш одоо энэ сонгуул гэдэг шиг одоо ерөөсөө л ард түмнийч одоо ерөөсөө л ах дүүсээр нь бүлгээр нь найз нөхдөр нь ерөөсөө сонгуул болохоор ерөөсөө л ингээл нэг ардын нэм ардчилсан хоёр хүн ингээл ерөөсөө хэсэг болгоцсон. Хоёр хуугаад. Тэгэл энэ ч манай нэр нэг дай байлдаанд ялгаж байгаа шиг тэгэл сүүлд нөгөөтгөө тэмдэглэж баахан юу яа. За тэр гууж итгэн ч одоо яах вэ? Тэгээ энэ их буруу сурчлага. Тэгээ энийг л одоо болиулж энэ сурчлагаа гэдгийг одоо болиулж үнэн одоо мэдээлэл сайхан хангагдсан одоо утсанд байна, телевизэр гэж байна. Тэгэхээр энэ орон нутгийн сонгуулийн штаб гэдэг имийг л ажилуулахын болиулмаар. Ерөөсөө. Тэгэл сурчлагаан дарж аваад тэр намынхан ирсэн. Одоо банкийн дүүргэж байна. Оч манай ардын намынхан ирсэн. Манай ардчлал намынхан дээрс банкийн дүүргэж байна. Тэдэн цаасаг байна. Чи тэдэн хүн яагараа. Чи тэдэн хүн хариуцаараач. Энийг л да болиулмаар. Тэгэхээр бол нийгэмд бас ирээдүйд их орон одоо эзгүрч байл гэдэг байна. Нэг ядууга харуулах гэсэн шиг мөнгөнд нь. Тэг мөнгөнд нь болоод тэгэл нөгөөдхийг авдаг. Яадаг энийг шатгийг сонгоч юм хин мань тамаагүй. Яадаг хэнийг сонгоч ялгаа юус ингээл мөнгөний авсан гэдэг. Нөгөөд мөнгөний авсан гал ардчлалаа дурд юм ардынхаа намар дурд юм уу? Тэгэхээр одоо энэ сонгуулийн юг нэг өөрчлөөд тийш тав гэдэг юм бол байхгүй болгоод тэгэл ерөөсөө яг л хүнийг оюун ухаанаар нь л сэтгэлгээгээр нь юу гэдэг. Тийм л болгомоор. Тэгээ хөдөөгөр явсан сурчлагаа хийж явсан улсыг торгодог. Ерөөсөө ямар ч юм сонгуулийн сурчлагаа хийж явсан улсыг сардардаг. Сурчлага гэдэг чинь ерөнхийдөө л хэл хахвал мөнгө энд болчих. Ганц үүрний. Одоо сонгуулийн штаб ажиллаж байгаа чинь тэр чинь үүрнэ. Тэр чинь тэр чигээр ерөөсөө би тэг сандаг. Тэгэхээр одоо ирээдүйн хойч үе их орноо өөр хүүхдүүдэд хайртай бол одоо ерөөсөө тэр сонгуулийн сурчлагаа гэдэг болиулаад ганцхан өөрийн оюун санаа гарна. Сонгуулөгдөг л болгомоор. Гэхдээ яг одоо нэг залуучуудыг дэвшиж байгаа хүмүүс ч өөрсдийгөө танилцуулах гэж мэдээж явна л да. Би чинь заяанд ингээд одоо нийт чи одоо ер нь тэгээд
нээлттэй цаасан дээр жоо аймаг дээр ч одоо ингээл юм болгон татчих байна. Тийм байгаа шүү. Ер нь одоо сонгогчид өөрсдөө тухайн хүнийхээ мэдээллийг авчих боломжтой л гэж үзэж байна. Тийм, ер нь хангалттай. Одоо мэдээлэл технологиор ч бүр хангалттай шүү дээ. Одоо өөр хүүхдүүд нь бүгдээрээ одоо ухаалаг утас хэрглэж байна. Хамгийн муу толгой тарих муутай манилда бас тэр бүтэн мэдээллийн чинь мэдээлэл аваад байгаа чинь. Тэгэхээр чи одооны хүүхдүүд бол бүтэн мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд өөр хүүхдээр нь чи аав ээжийг аваа манай намтар зуруулаарай. За чи энэ навчрах хуваагдаг гэдгийг л одоо болиулна. Монголын улс чинь бүгд хуваагдлаа шүү дээ. Тэгээд одоо манай хөдөө шин зөөр баргал жил хуйлгүй цагдаагүй мэдхгүй чи манай намтар зурсангүй одоо зохио хийж байж мэдих. Их болчих. Тийм уу эвгүй болсон. Манай хөдөө бол одоо тэр цант дээр ч одоо урчин жил ардын марлсан хоёр хүн хүртэл одоо биений алдсан тохиолдол шүү дээ. Одоо ингэж намчрах дайсагнаач одоо тийм ээ. Тийм биеийн дэвсэрсэн гэж. Тэрнийг залуучууд одоо яах вэ байхгүй юу? залуучил л жоох юм л та. Оюун санаа итгэвтэй байдаг. Сонгуультай итгэвтэй байна. Ийм л байна. Энэ энэ одоо яг манай бид нар дуусаад одоо эдний нүүр хүүхдүүд, эднэр чинь цаашаа юу бодчих вэ хөлөө гэж бодох ёстой байхгүй юу? Их л басаад дандаа надад. Ганцхан л тэр өнөөдрийн сонгуул болж ивэл тэрийг л хамаа. Тэгээд хөдөөний одоо маань чи дээр зөө тэр ялгаа явус энэ мөдрийн зурчиг зурч үлээдэг. Тий. Тэр л их буруу. Зөв сонгож хүнээс их орно гэсэн сэтгэлтэйгээ их оронч улсал гараа сайн л гэж сонгуульд ороход энэ хүн ямар хүн байна гэдгийг тэр хүнийг сайн судалж одоо юу төлөв юм. Би бол одоо ахна арж ирсэн юм 7 жил явсан. Одоо миний сонгосон арж ирсэн номын ерөнхийлөгчөөс элбэгдэрж ирж өстөө нэг гадар дагуур ортол муу хэлхийн сая гадаадаас ирэхээр нь барьж чадахгүй ойлгонаалгүй гэх энд ямар ч энэ эдрийг бол өнөө хууль тогтоомж гэж үнэн байдаг юм бол бүгдийг шалгах хэрэгтэй. Зөв буруугийн тогтоогоод ард түмэн дийл болгоно. Одоо тэгээд намбрын инквайр гэж ямар vigilante хүн байв, нацгийн баг гэж ямар хүн vigilante нөхөр байв. Одоо ясаа консулмагийн очрот гэдэг хүнээс хойш 5 ерөнхийлөгчдөд цэвэр хүн гэж алга. Монгол хүн мэдэн шүү. Дандаа л стан нэг сайхан болгоно гэж гараа өргөөл гарч идэг. Гарч ирсэн хойно ард иргэдээ мартаг. Нэг л дээгүүр сэвсэн, нэг л танил тал харсан. Тий. Нэг ийм л нийгэм болчихтой. Энийг дараа өөрчлөмөр тийм залуучуудыг сонгуульд идэвхтэй орлож залуучууд л яг ухаанаа уралдуулмаар гандаа би л яг өнөө тийм л болчихсон. Залуучууд одоо залуучууд чигээр байхгүй шүү дээ. Оо шинэ өөр хүүхд гарна, хүүхдийнхаа хүүхдийг бодох хэрэгтэй. Манай нүд самаахгүй ингээд энэ тэнтэй ухаад байна гэж энэ ч одоо юу адаглаа хамгийн надад тэгж бодмоор байгаа байхгүй. Их орончод ингээд ухаад хоос одоо юу дуусдах вэ сүултээ ч ингээд дуусуул яах юм. Тий. Энийг л тий бодмоор. Тогтвол яадаг байсан. Ингээд янт заавч тэгж бодох залтлаас нь бодох хэрэгтэй байхгүй. Хөдөө ээж хүү дээрээ тогтоод байвал яадаг байсан. Энэ уурхагаа ухаад байвал юу болох байсан. Бид нар ч одоо ингээд цаашаа өөсөн өргөж ин хүмүүс арвж ин гэж бодмоор л юм байна. Тэгээ бодтгүй л шүү. Би л бодох. Тэгэхээр нийгмийг тэгээд одоо өөрөөхөө залуучууд руу л чиглүүлэх гэдэг юм чи. Одоо их хөрөндөө хайртай бол одоо энэ 2-3 намаас салмаар санагдах юм да. Ерөнхийдөө. Тэгээд дараагийн сонгох улсыг судалж иж гаргах хэрэгтэй. Тий судлаад тэгээд энэ хууль шүүх форкоор авилгатай тэмдэх газар энэ болгоныг бүгдийн хунзааран сольж үжилээ өөрчлөгдөхгүй энэ нийгэм чинь нэг л бохирдсэрч. Монгол орн гэдэг. Ерөөсөө л бохирдсэрч Монгол орны хууль чинь. Ерөөсөө бохирдсэр. Одоо энэ авилгатай тэмцэх газар хэдэн тэрбум эдийн шинэ дээр нийцсэн л гэдэг. Тэгэл ерөөсөө сүулт нь байхгүй. Одоо сая хотын дарга сумын явдал шинэ юу болов? Ногоо автоос нэр хайц. Юу ч байхгүй. Хиний бадамжина гэдэг хүний чаач ирсэн нөгөөд хайц. Ерөөсөө л байхгүй. Тэгэл тэр юу. Ерөөсөө нэг сайхан хулгай шин нэр байхын тэр бом хорны үе тийгээгүй. Тэр одоо тэгэхээр үл энэ авилгатай дэмжих газар гэдэг шүүх прокурор цагдаатай. Тэгээд энэ намайг өр үнцаар нь устгаж байж л хунзаар нь мултатаа тэр хөрөнгөний хууль гэж байдгийн бол тэр янзалмаа. Ерөөсөө оролцохгүй байх юм би тэгж бод. Дээр үеиг шиг ингээд зэвсэг өрөөл ялалт дандалтыг явах гэж бодоод тийм үү. Одоо байлдаал тийм ээ. Байлдаал тэгээд ингээд юуны үе Сүхбаатар ихний тэр үе шиг ингээд
ялалт малт ингээл явах юм болоо гэж бодчих юм уу. Зүгээр өөрсдийнх оюун ухаанаар одоо юун төлөө 12 жил сурч байгаа вэ? Бид нар чинь 8 жил сураад 10 жил сураад тэгээд 8 настай суугаад 10 жил сураад оюун ухаанаа оюун ухаанаар уралдуулснаар байгаа. одоо оюун ухаанаа сайхан Оюун ухаанаа ерөөсөө тийчээд тахгүй онц хуцсан дээр өгчөөл гадаад оронд юу мэдээлэл болж тэрийг л үзээд тэр энэ гадаад л сайхан болт юм хал гэж бодоод тэлийн залуучууд ерөөсөө гадаад нэг их дотоодон бол нэг их сургууль төгсөж нэг их сургуулийн диплом өөрчлөлт болтол юм шиг бодоод байгаа болохоос биш шүү дээ оюун ухаанаа. ер нь сэтгэл зүгээрээ толгоо тарихаасаа хөгжүүлэх хэрэгтэй. За ингээл аха мэдээж та бүхэн ингээд төлөөлөл болоо сонгогдсон их хурлын гишүүд одоо орон нутгаар ингээл сонгогч иргэдтэйгээ уулзна гээл явдаг. Сонгуулийн үеэр ч ингээл бас та бүхэнтэй уулзаал явдаг. Тэгээ энэ үеэр ингээл одоо энэ иргэд энэ яг амьдрал дээр болж байгаа энэ яг одоо энэ үгүүдээ хэлээд яриад явхад ер нь одоо яаж вэ? Энэ үг нь тэр хүмүүст яг очиж чадж гэнэ үгүй юу бас? Энэ дээр ямар бодолтой байна та хоёр? За энэ дээр бол энэ чи ерөөс яг орох гэдрээр очтгүй юм. Энэ чи ерөөс дээр үеийн тэр өнөө захиргаалтын үед л захиргаалтын үед л өнөө шин даргавч ширээнхэн холдоо сегвэл дээрээ гээд Шинэ халаадаа ширээнхэн үтэлгээ үтээгээрээ гэдэг тэр нь шиг л ерөөсөө өнөөдөр сая дарга нар гэж байгаа. Хоны алаараа ерөөсөө тий хоны алаараа тийм бэлдээрээ тий бууд бэлдээрээ тэднийхээр орно. Ерөөс 10 мянгатаар одоо нэг доктор малчин гэдэг юм өгдөг болцсон тийм цол. За. Тэгээд тэр доктороор орно тэр мянгатынхаар орно тэгээд ерөөсөө тэр ирэх гэж байгаа. За чи тэр торгон дээлээ өмсөөрэй. За чи тэр хотон тэр торгон дээлтийн хуцсан нарын тэр шаруудтай хотон торгон дээлээ өмссөн мөнгөн бүсэлсэн хамгаалаад авсан хотны онгоцмалтай тийм юм гэж байхгүй. Тийм малчин гэж амьдрал гэж. Тэгэхээр яг л бодит амьдралаар нь хөдөөний амьдралыг ерөөсөө бодит амьдралаар нь ордгоо. Ордгоо шүү дээ. Хөдөөний амьдралыг ерөөсөө мэдхгүй. Хотынхны доотл ядуу гэж манай хөдөөний доотолч тийм ядуу болсон шүү. Тийм улсаа ерөөсөө. Тэгэхээр дээгүүр нь асгаал доотлоо мэдхгүй. Яста уулныхан гэдгийг хайчаал дээгүүр нь тэр мянгат цангад улсын авраг тэр улсын авраг малчин гэдэг бол зөвлөлт өөрийнхөө хөдөлмөрөөр явж байгаа чинь сайн. Тэрний доотлох усаар үзүүлж. Амьдралын хэмжээ тийм үзүүлсэн юм чинь доотлоо үзүүлж байна шүү дээ. Энийг бол бас дэш нь хэлж ярих хэрэгтэй. Тэрийг үзүүлж одоо ерөөсөө энэ засаг даргамж аль намын өдөрлөг төрийн сумын төрийн талхад байна. Нөгөө төл тэднийхэр орлоо. Ингээд түгээд сорчлоо. Чи очиж юмаа бэлчээ. Дээлээ өмсчээ. Торгон дээлээ өмс. За тав тараг тарай өөтөг хоолон бэлдээ. Энэ чи захиргатлын үе байсан. Ерөөс яг тэр нэг муухай бухсан эдэн бэр салаагүй тийм ээ. Өнөөдрийг хүртэл. Яг үнэ. Тэрнээс үл малчин болгон тийм биш шүү дээ. Малчин болгон хүний амьдрал сайн биш. Тэр чинь сайхан залуу малчтай оруулахгүй тийм ээ. Сайхан залуу малчтай оруулах. Малчин би мууч болчин би тэр чинь. Залуу малчтай оруулаа. Залуу малчтай яа дэмжих вэ? Яамаар нэмэр нэг явуулах. Залуу малчтай оруулаад юу хэрэгтэйг сонсохгүй. Тэгээд бодлоо нэг одоо төрцгөөс яаж байгаа нэг үл ерөөсөө нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 50% төлж байгаа. Гэхдээ тэрүүгээр малчин хүний амьдрал дээшлэх гэж байхгүй. Тэрийг хөнгөлөө. Ганцхан малчин хүний амьдралыг хөдөө татах юм. Түүхэд бүтгэх хүн асар өндөрд ороод ноос орлоготой тийм орлоготой. Тэгээд залуу цагаад нэг будаа гурилах нь хідэн цаасны юм гэдэг. Хийгээд цавруудад энэ халамж гэдэг бол ерөөсөө хэрэг. Тэр бол шаардлагагүй тийм ээ. Яг нэг халамж авчиж энийг бодиулмаар. Энэ ерөөс ямар ч чадвар хүнд бол. Одоо би будаа гурлаа олонтойгоо зүтгэх тийм зүтгэлгүй бол. Яг үнэ. Эсвэл одоо нэг ядуу өрөх гэж нэг баахан гурилуудаар энэ идэл ерөөс хэрэг. Тэгээд тийм сайн юм бол энэ дээдлийнхнийгаа авчрал тэр нэг ядуучулаар оруулаач. Нэг ядуу хөдөөний малчин гэж ямар байдгийг ингээ тэрийг тэр телевизээр гадаа тодорхойлж чадахгүй. Тэр чинь бараг 500 хонтой хүн өнөөдөр нэг ядуу болсон нэг ядуугийн гурилуудаагийн тусалж аваа явж л. Тэр бол яг нүдээ олохгүйсэн шаа. За бас тийм. Нүдийг олоод өгдөг болохгүй. Эзний олохгүй юм бол зүтгүүн байгаа тийм. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Лавга ах, Сумьяз их хоёртоо маш их баярлалаа. Тэгээд одоо өнөөдрийн бид гурван ярьсан яриагаар бол яа харахгүй л өнөөдөр малчин хүний амьдрал за тэгээд ер нь малчин хүний сайхан за тэгэл ер нь энэ
амьдрал ах уу, энэ юуг яаж сайжруулах уу гэдэг энэ сайхан ингээд дэлгэрэнгүй яриа өгсөнд баярлалаа. Одоо манай монголчууд чи ингэж ярьдаг шүү дээ. Өвгдийн сайхан цөлөх ухаан. Энэ өвгдийнхээ сайхан цөлөх ухааныг авч төр засгийнхаа бодлогодоо хүртэл ингэж оруулж авах хэрэгтэй. Энд чинь тийм ээ Монгол энэ өвөг дээдсийн цөлөх, өвгдийн маань цөлөх ухаан гэдэг бол үнэхээр нарийн нандин зүйл байдаг шүү. Тэгээ өнөөдрийн миний энэ урилгыг хүлээж авсан ах эгч хоёртоо маш их баярлалаа. Амьдралд нь ад жаргал сайн сайхан эрүүл инхийг хүсэн өрөөё. Баярлалаа. Танай энэ ярилцлаганд оруулсан залсан та охин ч гэсэн баярлалаа. Цаашиж ажиллаж амьдрал чинь сайн эрүүл инхийг хүсье. За баярлалаа. Баярлалаа. За